Хей манайхан энэхүү кино маань нийтдээ 12 ангитай нэг бүлэгтэй юм байлээ. Би бас өмнөх пажинкотойгоо андуураад 2 бүлэг 16 ангитай гэд буруу хэлсэн байна. Тэгээ та бүхэн маань намайг уучлаарай. За төгсгөлийн 11 12 дугаар ангийн хагасаа бүтэнсэнд Солонгостой гарах учраас түүнийг үзчихээд би та бүхэндээ нэгдэх юм уу 2 дахь төгсгөлийн ангиудыг ярьж өгье. Ингээд киногоо үзээд намайг өтөрхөн зургуулж агаарай. Баярлалаа. Ёны эмнэлэг төрөгдөж буйгаар 9 дугаар анги эхэлдэг. Шалгаруулалтын дүнгээр Хоёонсон Пак Журан нар шалгардаг. Ёнсог үг хэл хэмээн татаж гаргах боловч тэр Ёныг дуулж байгаа тухайн алдсныг төсөөлж тайзыг орхин гарч гүн. Журан Ёнсог хоёр хоёул эмнэлэг дээр ирсэн байлаа. Оккион гараа зүчгсэн ба үүнийг харсан Хэра Ёны сүрс нь чам тийм гунигтай байна уу гэхэд чамаас болж гуниглаж байна. Чи бүхнийг сүрүүлсэн гэхэд би юу сүрүүлсэн юм? Хоёулаа цаашдаа ч гэсэн Мэраныхаа гол дүр тоглоод амьдраад иж болно штэ гэхэд Оккион хинтэж хэрэггүй ханхуугийн дүр тоглож яах юм? Ямар ч утга учиргүй гэхэд Хэра надад чамтай тоглосон дүр бүр утга учиртай гэж хэлв. Оккион шалгаруулалт эхлээд Ёны дуулж эхлэхэд эцэст нь намайг гүйцэж төрүүлэх хүн гарч ирлээ гэж би бодсон. Үнэхээр сэтгэл сэргэм гайхалтай байсан. Биеийн шаруу суссан. Өмнө нь хизээж тийм мэдрэмж авч байгаагүй. Гэтэл одоо хэмээн шанална. Харин Ёнсогийн ээжид маш сайхан байлаа. Охин нь шилдэг болж өсөлтийг чихэн охин ялагдсан болохоор ээж нь түүнийг Гүггүгийн хамгийн шилдэг гэдэг багштай уулзуулж хамгийн сайн пансуурын дуучныг цуглуулan театр байгуулах гэж байгааг хэлдэг. Гэвч Ёнсоо шууд татгалзах ба хамтарсан жүжигт тоглохгүй гэв. Ээж нь түүнийг том театрт оруулахын тулд шүүгчдэд хахуул өгсөн байв. Чамайг төрүүлэн гэдгийг мэдэж байсан ч баттай болгосон төдий. Энэ бүгдийг чиний төлөө хийсэн гэхэд Ёнсоо үгүй. Энийг та өөрийнхөө төлөө хийсэн. Гайхалтай дуучин Хан Кижүүгийн төлөө. Алдар нэрийг тань сэвтэхгүй охин хэрэгтэй байсан гэхэд ээж нь тэр тэгээд буруу зүйл үү? Бахархмаар охинтой байх нь буруу зүйл гэж үү? Гэхэд Ёнсоо би энэ олон жил өөрийнхөө амьдраагүй. Үргээс таны охин гэдэг нэрний дор амьдарч миний охин мундаг шүү. Миний охин шилдэгэн шүү гэж хэлээд эгчэд өгдөг тэр их хайраас чинь өчүүхэн л хүссэн. Би бол би одооноос таны охин гэж амьдрахгүй хэмээн явна. Ингээд Ёнсоо хамтарсан жүжигт тоглож чадахгүй. Ээж шүүгч нарыг хахуулсан гэхэд найруулагч нь бүх шүүгч нар санал нэгтэйгээр чамайг сонгосон. Ахин сонгох болсон ч чамайг л сонгоно гэв. Ёнсоо Ёныгийн хоолой сөөгөөгүй бол тэр шилдэгэн гэхэд тийм ээ. Гэхдээ тэгж бодох хэрэг юу вэ? Чи ч тэрнээс тутгааргүй гайхалтай байсан. Бүжиг жүжиг дуулалт мөн хамтрагчтайгаа төгс тохирсон. Ээжийн чинь аимшигтай алдаа юу гэж бусны охиныг өөлж байгаад өөрийнхөө охины авьяасыг олж хараагүй. Битгий ээжигээ мулгуу зан гарга. Битгий өөрийгөө дутуу үнэл гэж хэлв. Хөөрхийн Ёнсоо одоо л нэг онгойж байна. Ёныгийн хоолойны хөвч арай дээрцсэн ч өмнөх чигээ дуулахад их цаг орно гэдгийг эмчилнэ. Найруулагч нь санаа зовж байхад Ёны зүгээр дээ. Эмээ цаг тухайд нь уугаад байвал идэгчгэн. Манай тосгонд ардын дуучид ингэж л байсан. Эмч дуучин талаар мэдэхгүй болохоор л тэгж байгаа юм. Удахгүй зүгээр олчихно гэж хэнэггүй царайлна. Чуруугийн найзууд юу мантуу нэртэй байна вэ? Хаана вэ? Гэхэд Чурууг мантуу тэврээд орж ирэхэд хоёр найз нь бит хоёрт авсан юм уу? Алив надаа гэхэд үгүй. Та хоёрт биш Ёнид гэв. Нөгөө хоёр нь бөөн гомдол. Чи хизэнээс тийм дотн болцсон гэхэд та нар өвцөн найзаагаа ингэж халамжлах хэрэгтэй. Ёны мантуунд дуртай гэд ярьж байтал Ёны орж ирдэг. Тэгээд тэд бүгд тойр зогсоод чи зүгээр үү? Идэх ч гэсэн үү? Ахиж дуулж чадахгүй л гэж бодлоо. Гэх мэтэр баахан зүйл асуу шалгаана. Гэнэтэл Ёны байз мантуу өнөртэй байх чинь гэхэд Чурууг царан чамд авсан юм гэд бүгд хувааж идэнэ. Хамтарсан бэлтгэлийн үеэр бусад театрын жүжигчдэд Мэраныханд их л дургүй байлаа. Гол дүрүүд нь бүгд Мэраных учир. Эсрэг дүр тоглож буй эмэгтэй хүртэл Мэраны найруулагчийн үгэнд ордоггүй. Түүнийг дүрээ судлаагүй хит онцгороод байна гэхэд бүгд Мэраных байхад онцгорохгүй яах юм хэмээн уурлана. Үүнийг тус театрын найруулагч нь ч зөв гэж үздэг. Ёны байнгал сайн эмчээ сураг гарах бүрд очиж уулздаг болсон байлаа. Гэвч үрдүн гарахгүй хэвээр. Итгэж очисон эмчин түүнийг хоолоогоо бүрэн алдсан байна. Зүгээр л хүлээн зөвшөөр гэхэд Ёны өдөр хоногийг давчдад өнгөрүүлж байна. Галзуурх нь юу ч хамаагүй хэлээд тан өчгөлдөө гэхэд тэгвэл намуу цэцгийн хандуу гэж хэлв. Тэр чинь мансуурлах бодис үсттэй. Тэгж байгаад би дончвол яах юм бэ гэхэд юу ч хамаагүй хиймээр байна гээ үсттэй. Намууд цэгийн хандуу бол хоолоогоор юу ч хийж чадна л гэдэг юм билээ. Өөр юм бол байхгүй гэж хэлв. Найруулагч нь түүнийг улсынхаа хамгийн шилдэг эмчэд үзүүлв. Тэрээр ярихад твинж пансуурыг дуулах боломжгүй гэдэг. Тэгээд хизээ нэг өдөр дуулж болно тиймээ гэхэд эмч харамсалтай байна. Гэхдээ дуулахаа болох хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр найруулагч нь ч хилээд нэмэр байсангүй. Тэр найруулагчаасаа туслахыг гуйж цөхрөнгөө бараа уйлна. Энэ нь тэнд байсан бүгдэд маш хэцүү бас хүнд байлаа. Тэр захаа бичиж үлдээгээд үүрээр нутаг бутсан байв. Багш нь сурагчдынхаа хажууд хатуу чанга байх боловч өрөөндөө ороод түүний хойноос маш ихээр шаналдаг. Энэ үед Ёны хэдийн гэртээ ирчихсэн байд. Ээж нь түүнийг урагшаахаар дасан зогсохээс үзүүл хэлж чадсангүй. Эхэндээ маш хэцүү хүнд байдаг ч гэвч цаг хугацаа өнгөрөхөөр дасдаг юм билээ л гэж хэлнэ. Гэхдээ ээж нь ч бас энэ бүхнийг туулсан болохоор охиноо хамгийн их ойлгож байгаа.
Бүгд л түүнийг өвүүлж байлаа. Чурууг нилээн удаан бодсны эцэст Хера Ёнид яаж хандсан, юу хийсэн тухай хэлдэг. Тэгснээр найруулагч Хераг нэгдсэн үзүүлбэрийн дараа театраас яв хэмээн хөөхөд Хера ингэж хөөгдөж чадахгүй. Би бүх хүчээ хөдөлмөрлөж театраар сурталж илсэн гэхэд тийм ээ. Океан театртай хамт манай театр өсөж том болсон. Тэр тусмаа чи дадлагчид нараа илүү их анхаарах байсан юм. Тэрнээс нэг нэгээр нь алга болгох биш гэхэд өөрийнхөө байр суурийг зүгээр харж байгаад булаалгах хэн байсан юм. Тим тэнэг хүн байхгүй гэхэд тэдний нахайг тасаллаа гэд чамд эцэст нь юу үлдсэн. Одоо океаны хисанд наалтгай бөлгөн. Тэгээд Хера гарахтаа би гарвал океанч бас гарна гэхэд найруулагч чи одоо л ойлгохгүй байна гэж юу? Океан чамаар өдөртөөлөх хүн биш гээд байна гэхэд хаалгас аван гарч удлаа. Ёны гिचтэйгээ хамт өмнөх шигээ ажиллаж амьдрна. Гэвч ямар ч ирч хүчгүй. Нөгөө дээрэмчид ирсэн чи тэр маргалцсангүй. Океаныг ахин харт амхинд донцсон гих мэдээ дарахдаг. Тэр үгүй тийм юм байхгүй гэж өмнөх хариултандаа бат байв. Журааны амьдрал тааруухан, эгчинч мөн өвчтэй. Ээж нь ирж уулзахдаа түүнтэй суух айтайхан төрийн албан хаагч залууг олсон гэв. Хэрэг түүнтэй суувал эгчийнхээ нэмэлгийн төлбөрийг бүрэн хариуцна гэдгийг хэлсэн байлаа. Ёнсог бэлтгэл хийж байхад океан хурцээрийн амжилт хүсдэг. Тэгээд алдаа дутагдлаар дүүрэн Ёныг анх олохдоо хадан завсраас алмаз олсон юм шиг догдуулсан. Гэхдээ одоо яах вэ? Үзэгчид тайзан дээр үлдэж чадсанд нь л алга ташдаг. Ялангуяа хаанхуд удахгүй чамд алга таших байхаа гэхэд Ёнсоо үзэгчдийн алга ташилтаар дутаж байгаач таныхаар илүү их дутаж байна гэж хэлдэг. Тэгээд Ёнсог чамайг надтай хамт Мэранаас гар гэвэл чи гарах уу гэж хэлснээр энэ анги төгснө. 10 дугаар анги Ёнсоо Океан хоёрын яриагаар эхэлдэг. Ёнсоо гараад хаашаа явах юм бэ гэхэд Океан хаашаа ч хамаагүй гэхэд Ёнсоо яагаад би таны харж халамжилж байсан хүн биш шүү дээ гэвэл Ёны нэгэн өнгөрсөн. Буцаж ирсэн ч өмнөх шигээ байхгүй гэхэд Ёнсоо би явж чадахгүй буцаж ирэхийг нь хүлээдэг нэг хүн байгаа. Тиймээс эндээ эртэл нь хүлээнэ гэв. Ёнытой өрсөлдөхийг хүлээж байгаа хэвээр гэж үү? Тийм ээ. Өдий болтол би түүнийг юугаарч ялж байгаагүй идэж. Тэр надад хэрэгтэй гэхэд Океан яагаад гэхэд намайг өдөөн хатгаж сайжруулж чаддаг цор ганц хүн болохоор бас намайг ойлгодог хүн болохоор гэж хэлв. Гэтэл Океан чи аацтай. Би яаж удаан хүлээгээ тийм хүнтэй учирч чадаагүй гэж хэлдэг. Найруулагч хэдэн өдөр хар дарж зүүдэлж унтаж чадахгүй байгаа учраас Ёны руу явхаар болно. Үүнийг мэдсэн Журан юмаа бэлдэж байхыг харсан Ёнсоо чи явж яах гэж байгаа юм бэ? Угаасаа зов шаналж байгаа гэхэд би ядахнаа царайг нь хармаар байна. Түүнийг санаад үхэх гээд дотор давчтаад байна гэж хэлнэ. Тэгээд би явчгаад ирээ. Би Ёныг заавал авчирна гэж хэлв. Найруулагчийг нь харсан Ёныгийн ээж ус тацааж яах гэж ирэв? Баха хангах гэж ирээ юу? Гэхэд найруулагч Ёныг авах гэж ирлээ. Гэхэд солиороо юу? Эрүүл ухаанаа алджээ. Би зүгээр өгч явуулах юм шиг байна уу? Гэхэд тэр биднийг өөрөө дагаж явах болно. Тэр дуугүйгээр амьдрч чадахгүй. Гэхэд ээж нь эгчийг нь давс аваад ир гэж хэлэн явуулдаг. Ёнсоо Ёныгийн байгаа байдлыг харан сэтгэлээр өнөж түүнтэй ярилцах гэж оролдоно. Тэгээд яах гэж ирэв гэхэд нь энийг өгөх гэж ирлээ. Чи марчихсан байна лээ гэхэд Ёны аваад яв. Ахиж дуу хөгжмөнтэй ойртохгүй гэв. Ёнсоо ахиж дуулахгүй театр орохгүй гэсэн үг үү? Хичээсэн ч бүтэхгүй болохоор нь буугаад өчгсөн байх нь л дээ гэж шарыг нь малтна. Мэ ав гэхэд өнөөх нь ураад хайнуу өөртөө хадгална уу надад хамаагүй гэхэд Ёнсоо за болж байна гэд ус руу шидчихв. Ёны эргэлзэгч үгүй араас нь үсэрдэг. Тэгээд Ёны живчихв. Харин Ёнсоо түүнийг аварч гаргаж ирээд сэлж чадахгүй байж яах гэж үсэрсэн юм хэмээн зогхоход Ёны түүнийг багалзуурдан тэртээ тэргүй ухмаар байхад яах гэж хүн заваагаад байгаа юм бэ? Хүрснээрээ Океан игчин өв залгамжлагч болсон юм бол өөрийгөө хичээгээд явахгүй юугаа хийж ин хүртэл ирсэн юм хэмээн уйлав. Тэгэхэд Ёнсоо ухмаар юу болсон гэхэд Ёны яаж ч хүсээд юу ч хэрэглээд хоолоогоо эргүүлж авч чадахгүй байна гэхэд жүжиглэж чадна үсттэй. Миний хизээш давж гарч чадахгүй жүжиглэх чадвар би чиний дуулалтаас айж байгаагүй. Үхтлээ бэлтгэл хийсэн ч чам шиг жүжиглэж чадахгүй болохоор надад үнэхээр хэцүү байсан хэмээн мөнөл уйлдаг. Тэгээд би чамайг ахиж хизээш ганцаар тулахгүй. Тайзан дээр гарах хүртэл чинь хүлээх болно гэв. Ёны ээжээ намайг уучлаарай. Би буцаж гүгүйг хиймээр байна. Дуу дуулахаар сэтгэл онгоох шиг л болдог гэхэд ээж нь чи галзуураа юу? Тэр охин чамд юу гэж хэлсэн болоод бас наатаа яриад эхлэв гэхэд сэтгэл доторх зүйлээ чөлөөлөх ганц арга нь дуулах гэхэд хоолоогоо гэмтээчгээд юу нь дуулах олигтой дуулахгүй хүнийг хэн үүсэх юм гэхэд дуулахгүй бол жүжиглэнэ чадахгүй бол бүжиглэнэ хэрэг хөлөө угаалчих бол нэмэлт дүрээс чамаагүй тайзан дээр гарах болно хэмээн гойно. Ээж нь уурандаа буудалд ирж Кан найруулагчтай уулзаж хүүхэд өмөлөд байлгүй үүрээр яв. Би охиноо ахин алдаж чадахгүй гэхэд Кан найруулагч чамайг явсны дараа би маш их хичээж хүмүүс намайг ардын дууны их багш гэж өргөмжилсөн. Гэвч би болоогүй гэдгийг мэддэг байсан. Миний сайжирсан шалтгаан чи дэргэд минь байсан учраас гинтэл чи намайг хаяад явчихсан. Би чамайг маш их сансан. Бас дуулж чадахгүй байсан ч тайзан дээр гарч чадна. Чи Ёныг яаж дуулахыг заагаад өчгөлдөө. Ганцхан чамайг чадна гэдгийг би мэдэж байна хэмээн гуйлаа. Гэвч ээж нь тийм юм байхгүй гэд гарч явдаг.
Ёны багш Ёнсоо хоёр дээр очин ээжигээ ахин зовоож чадахгүй учраас зөвшөөрөхөөр нь араас нь очно гэж хэлээд тэр хоёртой салхиос гүйцэтгэв. Өглөө ихчээж хоёр нь түүнийг өрөөндөө байхгүйг мэдэж маш ихээр сандардаг. Гэвч ирж явааг нь хараад тайвширцгаана. Тэгээд ээждээ би таныг зөвшөөрөх хүртэл хайшаач явахгүй. Тиймээс битгий санаа зов хэмээн амлав. Хамтарсан тоглолтын үеэр нөгөө театрын гимжүү журааныг дэгээдэж унааж улмаараа чамайг харсангүй гэхэд чурууг өмөрнө. Тэгээд гимжүү Океан гадуур дотор мансуурна. Бэлтгэгдэгчд нь хүн дээрлэх нь танайхан ч таарч дээ хэмээн маргалтахад Ёнсоо шил шидэж өө санамсаргүй шидчихлээ. Чи бидэнд тийм дургүй юм бол чадвараа сайжруул. Ингэж бохир арга хэрэглээлгүй хэмээн асуудлыг намжаадаг. Жүжиг эхэлж Ёнсон журaan хоёр олонний анхаарал гарах замналаа тавьсан болоо Хера сүүлийн үзүүлбэртээ орлоо. Ингэхдээ Океан тэр хоёр хамгийн сайнаараа байж тайз зөвхөн чи бид хоёрыг л харах болно хэмээн ярилцаж тоглолтонд ордог. Хэлсэнчлэн маш сайн байла. Океан хаалтын үеэр тайзан дээр гарч ирсэнгүй. Океан театраас гарч байгаа бөгөөд кино руу орохоор шийдсэн байв. Тэгээд Хера намайг аваад явна үсттэй гэхэд Океан үгүй эндээс зам салцгаая. Өөр өөрийн амьдралаар явцгаая гэхэд Хера маш ихээр уурлаж хин чамайг хар тамхины донтолтоос чинь гаргалаа. Хин сэтгүүчдэд мөнгө төлж мэдээг чинь гаргахгүй байлгадаг байлаа. Би хар зүйл гараа хутган байж чамайг ханхуу болгосон гэхэд Океан чи энэ хугацаанд намайг гартаа байлгаж байсан гэж битгий бод. Бидний харилцаа гайвуугаар төгсгөе гэж бодож байгаа бол ахиж битгий муу зүйл хий гэснээр тэд салцгаалаа. Тэр явлаа гэж хэлээд л яваад өв. Хинж гуйсан, араас нь чаргуузалсан ч эргэж харсангүй. Үйл явдал Ёны рүү шилжинэ. Тэр зах дээр ээждээ тусалсаар эгч нь ээждээ ээжээ одоо Ёныг явуулах болсон байхаа. Тэр сөөвлөөс бүх зохиолоо аваад ирсэн гэхэд ээж нь чи орохт нь ахаад туслах гээ юу? Хаана энэ тэр зохиолоо шатаая. Шатаагаад ч нэмэргүй. Тэр аль хэдийн бүгдийг нь цээжилж гисэн гэв. Тэгээд ээждээ ээжээ би мөрөөдөлтэй байх ямрыг мэдэхгүй. Ганц ч удаа мөрөөдөж байгаагүй. Ёныг зөвхөрсөн байгааг харж байна. Хоёулаа бол өөрсүтэй. Та мөрөөдөлтөө зөвхрөнгөө барах ямрыг хинээс ч илүү мэднэ. Тиймээс түүнийг зөвшөөрчгөлдөө химэн гуйж байла. Ёны шүн дунд босчоо бэлтгэлээ хийсээр байв. Ээж нь харж тэр хоёр хоёул шанална. Өглөө үүрээр ээж нь Ёныг сэрээж далай руу авч явлаа. Тэгээд дээр үед байсан Жон гих мастрын тухай ярина. Тэр хүн болохоо сөөнг хоолойтой байсан төдийгүй эцэстээ сөөнг чан хоолой болгож чадсан. Хүмүүс түүнийг болох бүдүүлэг бус сэтгэл дүүрэн санагдуулдаг гэж ярьдаг байлаа хэмээн ярьж өгөв. Нармандахтай зэрэгцэн намар цэцгэлсэн тал хэмээх дууга охиндоо дуулж өгснөөр дуустдаг.